За гэрээсээ гараад Шанхай дээр бууцсан явж гин. Сая нөгөө нэг хилээр нь орлоо. Тэгсэн чинь миний ингээд дуурдаг би хамгаалдаг юм хураагаад авчлаа. Том цонхондоо ачаандаа хийдэг байж. Тэр чинь миний уул нь 911 байсан байхгүй юу? Ямар нэг юм бодлоо дуу гаргадаг. За одоо онгоц маань 12-оос нисэн. Тэгэхээр надад баг 5-6 цаг байна. Кофе шоп болж кофе уух юм уу гэж бодож байна. Сая онгоцсон нас хөрхөн хоол өгсөн болохоор нэг үлсэхгүй байна. Тэгээд явж байна. Би бүр комфорт зоноосоо гараагүй амар удчихжээ. Японд аягүй олон жил болчихж. Тэгээд гадагшаа явахаараа дандаа Америк энтергээд англи хэлтэй орнууд руу явдаг юм байна. Тэгээд одоо хятадд бүр мусаа наадчихсан. Ганц кофе авч явах гэж бас 80 юм болж байна ойлголцох гэж. Бууснасаа хойш баг 2 цаг хугацаа оролдоод интернет холбогдохгүй байна гэд үзээд идэг болтгоо гэсэн чинь одоо л ойлголоо штэ. Хятадд чинь Facebook, Line, Instagram орж болохгүй юм биш үү? Тэрийг нь мэдэхгүй юу? 2 цаг хугацаа миний утас болохгүй байна гэд мангартаа. Одоо таймшраад зүгээр намаа уншаад суугаасаа хооллохгүй юм чинь. Шанхайгийн онгоцны бодол их том юм байна. Хинт одоо гейттэй мэд. Тэгээд бас дэлгүүрүүд нь 24 цагаар ажилладаг юм байна. Япон 24 цагаар ажилладаг билүү? Ковидоос хойш ажиллахаа болцсон санагдаад байна. Айгүй олон дэлгүүрүүд хаагдсан. Тэгээд информашных нь хүн нь болохоор Японд зүгээр юм дэлгэц болсон санагдаад байна. Яг нэг 24 цаг байдаггүй. Би эндээс комбинигаас ус авах хэрэгтэй. Уул нь өнгөө ус байна. Гэхдээ тэрний амар бүлээх юм. Би тэгтээ хаач ер нь амжирчих юм байна уу? Энд дээрэл шууд Wi-Fi лаймаас аваад тэгэл Alipay татаад тэгээд Япон зээлийн картаа холбонготой шууд дэлгүүрт уншуулсан чинь болж байна. Парис бууцсан явж байна. Тэгээд миний найз Кай хоёр яайлж яваа. Энд хүүтэн байна. Өнөөдөр аягүй сэрэг өдөр байна. Би хостел руу алхаад явж байна. 4 минутын дараа хостелтай бун. Мирэн. Гавин. За, сайн мэцгаана уу? Парисаас мэдчихэж байна. Плейн ингэж чирч явахаар нуруунд амар хүнд ачаалал өгөөд тэгээд угаасаа хэрэгтэй юм аа ингэж хүссэн газраас авчихсан шүү дээ. Бол тэгэж нэг хайхтар ачаатаа явмааргүй байсан. Тэгээл яг вэ 13 кг миний цүнх. Тэгээ энэ хар цүнхтэйгээ нэг 16 орчим юм уу? Тэгээд тэрийг 2 өдөрт нэг удаа ч юм уу заримдаа 3 өдөрт нэг удаа үрээд явна. Ямар хөөсөн гэхээр би одоо энэ постарт дээр дуртай болсон шүү дээ. Хүндэлийн дэвтэрт бол угаасаа дуртай. Капиг яасан ч ямар гоё юм бэ? Амар YouTube ч юм болсон санагдаад байна. За би нөгөө гарден дээрээ баг гисчих шиг боллоо. Тэрс чинь ингээ алхаа явж байхад энэ тэр гоё газар юм байна. Тэр гоё санагдчихэв. За зорж ирсэн цэцэрлэг хүрээлэндээ ирчлээ. Одоо жоохон нээр алхаахыг. Маргааш Луврын музей үзнэ. Тэгэд өөр нэг айхтар музей энэ төр үзэхээр төлөвлөөгүй байна. Гэтэ яг хуу ийм гоё газар ирснийхээс үзэх хэрэгтэй ах гэж бодож байна. Гэтэ Парист ирэх юм бол тэр музейнийх нь олон музей орж болдог пассыг авчвал зүгээр юм лээ. Би өчигдөрч гэж дээ сарын өмнө ч лөө гиндээд Луврын музейг шууд дангаар авсан. Тэгээд одоо яах вэ? Өөр ямар музей явах бодолцож байгаа тэгээд дараа нь
үзье гэж бодоод энэ ямар ч гоё модноттэй. Амар гоё наа, амар хайртай мөрөөдлийнхаа газар ирээд. Тэг би яагаад ч юм амар сонирн дандаа ингээд ганцаараа Европ руу аялна гэж боддог байсан байхгүй юу? Өөрөөсөө аялал хийгээд айгу тийм чаленжинг намайг сорьсон юм болно гэж боддог байсан. Тэгээд өөрөөсөө аялал чинь бас өөрөөсөө урж явах чинь бас л чанга юм биш үү? Мөрөөдлийн нэгийг биелүүлэхэд хамт байгаад та бүхэндээ баярлалаа. За одоо ийшээ харуулбал энэ гоё гарден харагдаж байна. За ингээд цагаануудын бүтээсэн нутаг дээр ирээд явж байна. Гадаа ер нь аль хотын сэрэх юм байна уу? За өнөөдөр Парист өглөө 6:30-д буусан. Би нөгөө телевизний хямдхан болохоор хятадаар дамжиж ниссэн байхгүй юу? Тэгээ хятад Орос хоёр ч хоорондоо харилцаа сайтай учраас шууд газар нутаг дээгүүрээ нисгээд тэгээд телевизний хямдхан бусад одоо орнуудын эйрлайнуудыг бодох юм бол тэгээ өнөөдөр 6:30-д буучаад хилээр ингээд онгоцноосоо буугаад гараад ирсэн чинь шууд цагдаа нар зогссон паспорт шалгаж исэн. Тэгээ паспортаа шалгуулсан чинь миний хаг болохоор томруултыг шил энтрээр бүр амар харж мараад нөгөө виз энтрийг амар шалгаад тэгээд ингээд шалгаад болчдөг юм болов гэж цаашаа явсан чинь хилийн шалган байгаа байхгүй юу. Тэгээ хилийн шалган дээр очиод тэгээ хилийн шалганы ихч болохоор намайг нөхий ахтар шалгаагүй Францаар юм асуугаад ирсэн би ойлгоогүй тэгэл инээгээл өдөөсөн. Тэгэл паспорт өгөхөр нь баярлалаа михсэ гэл гараад ирсэн. Тэгээ гарч ирээд цүнхээ олж аваад миний цүнх чинь 13 кг байхгүй юу. Тэгээд 13 кг-ийнхаа цүнхийг үүрч аваад урдаа үүргэвчээ үүрээд тэгээд метронд суусан. Тэгээ 13 еврогоор Парис руу орж ирдэг юм лээ. Би тэгээд 5 өдрийн метроны пасс авсан. Метро автобус бүх дээрийг хэрэгсэлд ашиглаж болно гэсэн баха. Тэгээд тэр пассараа одоо ингээд хостел интерлүүгээ яваад ийшээ тийшээ яваад байгаа. Ямар ч байсан Парис руу орж ирээ шууд хостелд очиод нөгөө цүнхээ тавьсан. Одоо болохоор жижиг цүнхтэйг ингээд явж байна. Тэгээд би сая Notre Dame үзсэн. Тэгээ Notre Dame ч одоо засвартай байгаа юм байна. Тэгээд ирэх 12 сард илүү нээлттэй хийн гэсэн байсан. Тэгээд наашаага ингэж халахаж явжгаад энэ гоё Люксембург гэдэг гарденыг орлоо. Би нэрийг буруу хэлчихэж магадгүй шүү. За тэгээд ингээд та бүхэндээ өнөөдрийн сонингоо хуваалцах гад сууж байна. Энэ парк нэг гоё юм байна уу? Зүгээр цэцэг навчаараа гадаа сууж байхад л гоё. За одоо бүгдээрээ дэвхэн цамхаг руу явцгаа. Хоолоо идэх чинь Google-ээс хайсан чинь энэ ресторан айгуу сайн ревьютэй байна. Би бас Монголд л жам чаа за үзхийг хүсэхгүй байна. Тэгээд шаарч үзье. Эвшин цаавалтай эхлээд шатаар буухтай цэглааштай бод би үлээ тавьсан. Нэг 5 евро илүү 7 евро хийсэн биш. Өнөөдөр хадасгалыг хийчихлээ. Хамаг байтгаараа машиц явчихсан. Paris 2024. Нэг югаар автобусаар хотыг бүхэлдэн тойрох тийм 2 цагийн аялал би царын өмнө захиалсан байсан. Тэгээд тэрэндээ явна.
Маргааш болохоор нэг Францын entertainment show үзэхээр орой захиалга өгсөн. Тэгээ ерөнхийдөө оройн цагаар явах жоохон аюултай юм шиг надад санагдсан. Айгүй их цагаач ихтэй, тэгээд хулигаанууд ихтэй юм шиг надад санагцаараа Аз эмэгтэй хүн ингээ аяллаар явж байгаа болохоор сайн анхаарч явахгүй бол утас төрөвч юмтэй. Ер нь хулгайч ихтэй гэж надад айгүй олон хүмүүс сануулж хэлсэн. Японууд ч тэр монголчуудаас маань ч гэсэн баярлалаа. Өнөөдөр миний аяллаа 2 дахь өдөр. Парист боосон өөрөө дотроо 4 хүний ортой. Энд нэг эмэгтэй байгаа. Энэ миний ор дээдл нь. Тэгээд эндээ юм ширээтэй энэ миний ачаага хийж байгаа. Тэгээд би цоочиг өөрөө гэрээсээ авчирсан. Тэгээд энд болохоор нэг залуу байгаа. Тэр хоосон байгаа. Гэт одоогоор бол өрөөндөө гуруулаа. Өдрийн айгүй хямдхан. Би одоо 4 өдөр буугаад 140 евро төлж байгаа юм уу. Тэгээд нийтийн усан дордог газартай айгүй том бүтээн байгуулалтын одоо 6-7 давхар байшин. Тэгээд доороо хоолны газартай хэрвээ мөнгө төлөх юм бол хоол захиалж идэж болно. Айгүй гоё шин. Тэгээд автобусны буудал, метроны буудал, трамвайн буудал гээд юмтайгаа ойрхон гоё юм билээ. Энэ миний байрлаж байгаа хостел ийм гоё. Сая дэлгүүр орж ус авчаад явж байна. Би Монголд байхдаа сайн дурын хамт хөтөж орчуулагч хийдэг байсан байхгүй юу. Тэгээд Япон жуулчдыг их авч гадуур явдаг байсан. Тэгээ Япон жуулчид Монголд ирэхээр их дэлгүүр оръё, хүнсний тасагт нь очие гэж тэгдэг. Тэгээд хүнсний тасагт нь очиход бүгдээрээ нэг жижиг ус аваад гараад ирдэг байхгүй юу, өөр юм аахгүй. Тэгэхээр ийм ус авах байсан бол хажуугийн дэлгүүрээс авчихгүй, энэ бол алхаад гэж боддог байсан. Тэгсэн чинь одоо өөрөө ерөөсөө дэлгүүрт орохоор ус авдаг хүн болцсон. Угаасаа тэгээд Японд чинь юм бүхэн байгаа шүү дээ. Тэгэхээр нэг чихэр жимс ер нь юу авах вэ? Тэгээд хүнсний дэлгүүр бол нөгөө тухайн газар орны хүмүүсийн одоо идэж уудаг, яаж амьдардаг гэдэг амьдралын хэм маягийг харуулдаг учраас айгу гоё яадаг. Хүнсний дэлгүүрт орохоор юу байна гэж ороод сонирхоод тэгэл одоо л нөгөө өөрийнхөө нарийн гэж боддог байсан жуулчд шиг ганцхан ус авдаг болсон. Хөвчлөлтэй. За Парис ирээд нэг их влог хийгээгүй. Угаасаа хүн болгоны одоо нөгөө нэг үзэж харах юмнууд өөр байгаа штэ. Тэгэхээр би бол зүгээр бичлэгнүүд бол хийсэн. Аялын влог бол нэг хийхгүй байгаа. Ерөөсөө автобусын цуугаал дуртай газараа буугаал явж гин. Тэгээл баг бууж явж байгаа л өөрөө ч мэдэхгүй гой газар илрүүлээл явж гин. Өнөөдөр миний Парист байх сүүлийн өдөр. Гэхдээ 8 сард би буцаад 90 гэхдээ ганцхан хоноод буцна. Үзэж амжаагүй зөндөө зүйлс байгаа. Тэгээд яг дараа гэж зүйл байгаа шүү дээ. Дараа ирнэ гэж бодоол. Дараа ирэхдээ нөхөртөөгөө ирнэ. Тэгээд зураг хөргөө авахлаа. Тэгэл гоё байна гэж бодож байна. Энэ удаад яг тэ үргэлжтэй аялал юм чинь тэгэл. Гэтэ бас Парист ирснийх гоё зурагтай олчмоор байгаа л та. За тэгээд миний аялалтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хүн болгоны доторх Парисыг сэрээсэн байх гэж би бодож байна. Эмэгтэй хүн бүхэн биш ч гэсэн олон эмэгтэй хүмүүс Парист ирж үзхийг хүсдэг байхаа. Би ч гэсэн тэр хүмүүсийн нэг. Тийм учраас доторх Парисын сэрээсэн юм чинь та бүхэн маань удахгүй заавал Парист өөрийн нүдэрээ
ирж танилцаарай. Үнэхээр гоё уран барилга тэ музей архитектур гэдэг маш гоё зүйлсийг үзнэ. Тэгээ хүн бүхэнд Парист ирэхийг хүсье. Bye.